89 дахь дугаар сүнсний тухай онгодуудаас асуусан сонирхолтой асуулт хариулт дундаас сүнс ба сүнсний ертөнц гэдэг номон дээрээс бэлтгэсэн дугаарга. За ингэсэн байна. Индианчуудын сүнс монголчуудын сүнсний хооронд ямар хамаарал байгаа вэ? Тэнгэрийн ямар хүч тэднийг ивэж байгаа вэ? Сүнсний ах トゥ төрөл төрөсөд гэсэн үг үү гэж асуухад индианчууд хэмээгдэх үрс бол тэнд хоцрон үлдсэн хөх Монголын зөвхөн нэг салаа ухсаа гарвал юм. Сүнсний холбоо хамаарагдах үйлдэлээ яг нэг оршихуй дотор байх буюу хөх оршихуй мэдэл дор оршино. Хөх оршихуй мэдэл дор гэж байгаа. Тэгэхээр ингээд нэг үндэстнэрээ ч юм уу те арай өөр ялгаатай тийм оршихуудад бэлтгэгддэг юм шиг эмчнээс харагдаж байгаас. Тиймээс хөх Монгол хүмүүний махан бие зүн мэдрэмжтэй тун ойр дөхөн байдаг. Зарим нэг ёс заншил хэл хэмжээстүүд нь ч адилхан буй. Хөх толбны хүч бас тэдэнд байдгаараа хоорондоо хамааралтай бөгөөд сүнсний чадвар хийгээд эцэг өвгдийн хоорондын мэдээлэл огт зөрөхгүй адилхан байдгаа гэж байна. Ер нь бол нэг юм. Тэрийг бол бараг бүгд мэдж байгаа бах. Индианчуудыг Япончууд улсаа наран ус гэж нэрлэдэг нь нарны гариг ертөнцөөс гаралтай гэсэн утгатай юу? Тэнгэр тэдний өвгөд юу хийдэг вэ гэж асуусан чинь наран твийн эцэг өвгдийг дээдлэн хүндэлж, наран твийн эцэг өвгдийн шид хүчээр тэд үүсэн оршин тогтож сэргэн мандан гарч ирсэн гэж байна. Наран твийг хүндэлснийхаа хүчинд сайн яваа юм байна тийм үү гэхэд хөх Монголын үрс тэнгэрээр дээдэлдэгтэй адил тэд нарыг өөрсдийн дээд бэлэгдлээ болгон хүндлэн дээдэлж дахин шүтсээр ирсэн. Тэр нь ч зүүн хэрэг. Эцэг өвгд нь наран твээс хүчээ авч наран твь доторх өөрсдийн тохирох эрчим хэмнэлийн орон зай дотор байгаа гэж байна. Тэгэхээр Япончуудын тэдний өвөг дээдсийнх нь оршихуйн наран дээр ч юм уу нартай ойролцог байдаг. Бэж магадгүй байдаг юм шиг энэчнээс ойлгогдоод байгаа юм. Харьцаж буй онгодын хэмжээстийг нь ярилцж байгаа хүн асуусан байна. Та яг одоо хэддүгээр хэмжээст байгаа вэ гэсэн чинь тодорхойгүй. Учир нь юу вэ гэвэл үрсийн асуулт нь ямар хэм хэмжээстэд хурц хэлэгдэхээр байна. Тэр хэмжээст нь хурц айлдах боломжтой. Өвгөн бие 1080 дахь хэмжээстэд ч хүрч чадна. Бидний энэ номон дээр гардаг ч ерөн бол 108 орчим хүртэл яригдсан байгаа тий. Тэгсэн чинь энд бүр 1080 дахь хэмжээст хүрч чадна гэж байна. Энэ 6 судрын үйлээр хамгийн дээш хүрч айлдсан нь 97 дугаар хэмжээст. Хамгийн бага нь 4-5 дугаар хэмжээстэд хүрч айлдсан тохиолдол бий гэж байна. Тэгэхээр онгодуудын яриагаар бол бидний тарих хүлээж авах хэмжээст орчимд нь л биднэрт юмыг ярьд юм шиг байна. Тэгээд дээшээ яг бид нар тайлбарлыг ч ойлгох боломжгүй байдаг учраас тэгсхийгээл нэг 108 орчимд л тайлбарладаг гэж би бол ойлгосон. Сүнсний шин төрлийн холиос сэлгээ хэдэн жил тутамд дэлхийд хийгддэг вэ гэхэд энэ бол байнга өрнөж байгаа үйл хэрэг. 70-аас нэг хэсэг өрнө гэж байхгүй юу гэсэн чинь тэр бол дэлхийн ээжийн өөрийн үрсийн эсвэл дэлхийн ээж дээр байгаа эрчим хэмийн хэмжээстийн орон зай өөрчлөгдөх үеийг хэлж болно гэж байна. Тэгээ нэг бомбын ярин гэдэг нэг 2020 орчим оноос эхлээд шилжиж байгаа тий. Бомбын хумхын орд руу шилжиж байгаа гэсэн. Тэг бүр нэг 90 гэхээр нэлээд урт нэг 90 ч 1000 жилээр яригдах уу. Ямар ч бас нэлээд урт нэг юм ордонд байрлалт юм байлээ. Өмнө нь бол загсны ордонд байсан. Одоо бол хумхын ордонд орж ирж байгаа. Бомбын ордонд хоёр янзаар хэлдэг тий. Тэгэхээр бомбын ордныхны нийтлэг тэр шинж чанар бүх дэлхийн хүмүүст ажиглагдана л гэсэн. За тийм ирэн хэлж байгаа. Энэ үед яадаг вэ гэхээр харьцангуй хүмүүст бэлэг талын чадвар нэмэгдэнэ. Зүүн совин тий даалт ертөнцтэй холбогдох. Тэгээд дэлхийн эрчим хэмийн хэмжээстийн орон зай бас энэ дээр бичсэн шиг өөрчлөгддөг гэж ярьдаг. Тэгэхээр өнөө цагт бас нэлийн юм сүнсний шинэ холиос сэлгээ нь явагдаж байгаа юм шиг байгаа юм миний ойлгосноор 13 дугаар зуунд нэг хэсэг сэлгэлт явагдсан уу гэсэн чинь тийм ээ. Шинэ сүнсүүдийг дэлхийд төрүүлж буй зорилго юу вэ гэсэн чинь дараагийн шинэ эзэд дэлхий дээр төрнө гэдэг өрнөжл байдаг үйл хэрэг. Нэг цаг үед ихээр мэдлэн гэдэг нь дараагийн хэмжээст рүү шилжих, дараагийн эрчмийн сүлэлтэд их болох. Бусад гариг эрхсүүд болон орон зайдын хооронд эрчим хэмийн бууралт үүсэх, хоорондын хамааралт их өрнөх зэрэг үеүүдэд шинээр үрс эрхийг хэлнэ. Дэлхийн хүн ам хурдцтайгаар өсөж байна. Тэр хэмжээгээр сүнсүүд олноор төрж байгаа гэсэн үг үстэй гэсэн чинь зөвөө. Энэ бол болох ёстой үйл хэрэг. Үсэж байгаад буурах ёстой. Буурч байгаад эргээд өсөх ёстой. Энэ бол хүн ам зүйн өөрчлөгдөх давтамжит үйл хэрэг юм. 13 дугаар зуунаас өмнөх үед дэлхий дээр хүн ам бага байсан. 14 дугаар зууны үед маш их болоод 15 дугаар зууны үеэс багасан. 16 дугаар зууны дунд үеэс хойш 18 дугаар зуунд дахин нэмэгдсэн.
өдгөө дахин ихсгэн зүүн хэрэгэ гэж юм. За ингээд өгсөлт бууралттай ингэж явдаг нь одоо ийм зүү тогтол юм байна. Сүнс хэрхэн хамгаалагддаг вэ гинэ? Улаач гэх юм уу ийм зүүн бэлэгтэй хүмүүс бусад хүмүүсээс арай ялгаатайгаар сүнс нь бэлтгэгддэг. Тэ ийм зориулалтын сүнснүүд гэсэн. Одоо тэр талаар бол асуусан байна те. Яаж хамгаалт юм бэ гэж. Мэдлэхээс нь өмнө хамгаалнаа гинэ. Хэдэн жилийн уртаас хамгаалдаг вэ гэсэн чи хэдэн жилийн өмнө хамгаалж болно. Мэдлсний дараад хамгаалах явдал байдаг уу гэсэн чи мэдлсний дараад хамгаалах нь ховор, уйл эсвэл чадвар шилжигдэх мэрс сэрхэн тохиолдол байдаг. Бомблын тамга гэж ямар тамгыг хэлж байна вэ гэсэн чинь урдаас бэлтгэгдэн тамгалагдсан хэдий ч тун ахар хугацаанд ариун олон үлсийг дүрхийг хэлж буй. Зөвхөн мэдлэхийн өмнө нь тамгалдаг. Энэ бомблын тамга гэдэг нь юм учиртай байд юм байна. Ямар тохиолдолд бөөгийн тархины тамга, ямар өсөд бөөгийн тамга тавигддаг вэ? Ялгаа нь юу вэ гэсэн чинь ялгаа нь тухайн үрийн сүнсний үйл хэрэг дүрх үлсийн өгөгдөл зэргээс улбаална. Нэг үр нартад мэдлэлээ гэхэд бөөгийн тархиар үлсээ дүргэж байгаад дараа нь улаачийн үйл хэрэгт орох үлсийн дараалтай байж болно. Бусастай нэгдэн сэднээс суралцах хувь тавилантай байж болно. Эцсийн дүндээ чадвар нь адилхан болох уу гэсэн чинь хоёулангийн туулж хүрвэл яг адилхан болно. Мөн тэр үр хэр ухаантай байна вэ гэдгээс хамаардаг. Хоорондоо адил болон ялгаатай үлсийг танин мэдэж суралцаад бөөгийн тархитан болоо гэхэд улаачийн эрдмээс бөөгийн тархины эрдэм рүү хувиран сурах. Цаашид өөрийгөө хөгжүүлэн эрдмээ дэлгэрүүлж үйлсээ зөвөр дүүргэж чадвал хоёулаа яг адил үр дүнд хүрнэ. Хүн нас барлаа гэхэд хүний сүнс 49 хоногийн шалгуураа даваад Нарны аймгийн өөр ямар нэгэн гарагт анх удаа амьдрах эрх авлаа гэхэд тэнд очин сүнс юу хийх вэ гэж асуусан байна. Бас сонирхолтой асуулт юм тий. Дэлхийгээс өөр гариг дээр тий анх удаа очихвол яах вэ гэсэн утгаар тийм үү. Түүнд энэ гаригийн энэ хэсэгт ийм эрчмийг ялгаруулж эрчмийн үйл хэрэг эсвэл орон зайг нь хариуцна. Тэнд төрөх учир тийм зүйлийг сурч дүүргэн шүү гэх мэтэр ойлгуулан дараагийн төрөлд нь бэлднэ. Шууд л 49 хоног боллоо. Одоо тийшээ яв гэд мэдлүүлэхгүй. Тэр бол сүнсний ертөнцөж байж болохгүй хамгийн буруу зүйл хэдий ч ийм зүйл бас мэрсэр тохиолддгоо гэж юм. Тэгэхээр ямар ч бэлтгэлгүйгээр явуулна гэдэг бараг байхгүй юм байна. Заавал тэр дараагийн гариг руу очиход тэр сүнсийг бэлтгэх буюу тодорхой хэмжээний мэдээллийг тэр сүнсэнд шингээж өгнө гэсэн үг. Ерөн сүнс гэдэг маань зүгээр мэдээллийн цултал байгаа. Одоо өөрийн гэсэн зорилготой ухамсартай мэдээллийн цултал. Тэгэхээр тэрэн дээр дахиж яах нь тэр гариг дээр очиод юу хийх үү, яах ёстойг мэдээлэл нэмжиж тийшээ илгээдэг байх нь. Та надад удмын мэдээллийг хэрхэн дамжуулдаг талаар хэлж өгнө үү гэсэн чинь сүнсэн биеийн удмын мэдээлэл зүүн чадвар, эрдэм мэдлэг нь сүнсээс сүнсэнд дамнах сүнсний мэдээлэл болон өөрийн сүнсний мэдээлэл хоёрын нийлэмж буюу арга биеийг үүсгэж буй их хэлхийн дээр нь ДНК хэлж байна. Байх боломжтой бэлэг талаасаа бол тусгалаар үүсэж байгаа эр энхээ хэлж болно гэж юм. Тэгэхээр ДНК эр энхээ хоёр ч бас арай өөр байгаад байдаг тийм. Тэгэхээр ийм ялгаатай бэлэг тал нь бол эр энхэд бол байгаа юм байна. Удмын мэдээлэл нь өөр хүндэлт хийх нь ихсний улмаас маш олон сүнс нартад гацаж байгаа юу гэж асуухад зарим нь өрсийн 5 сүнсний 4 нь бууж ирээгүй нэг сүнстэй байхад ч махан биеэс нь салгаж байгаа. Ямар ч сүнс бууж ирээгүй зөвхөн эсүүд нь хуваагдаж байхад амийг нь дасалж байгаа тохиолдлууд ч бий. Тийм тохиолдлуудад ямар нэгэн сүнс тэр дотор хураагдан замбад үлдэхгүй. Ихэнх тохиолдолд цусан сүнсний үйл хэрэг дээр бол өөрийн хоёр дахь бүтэн зүрхээ үүсгэж болоогүй байхад нь салгавал бууж ирээд удаагүй эсвэл өөрийн бүтэн орон зайгаа бүрдүүлж чадаагүй байвал тэр сүнсийг буулгаж ирсэн өвгөт нь эргүүлээд тэнгэрт аван мордноо гэж байна. Тэгэхээр өмнөх дугаарууд дээр ярьсан байгаа тий голлогч юм 5 төрлийн мэдээлэл буюу 5 төрлийн сүнс бие дээр тодорхой хугацаанд бууж ирдэг. Одоо цусан сүнс гэдэг юм бол одоо бүхэлдэг эд эрхтэн бүрлдэж эхлэх үед ч гэдэг юм уу тий. Ясан сүнс бол яг одоо мөгөөрс гэл ингээ яс бүрлдэж эхлэх үед гэхээр ирэх хугацаанууд нь арай өөр байдаг. Тэгэхээр үр хүндэлт хийсэн хугацаанаасаа болоод одоо бүхэл тэр одоо сүнсний мэдээлэл нь арай бүрлдээгүй байхад хийгдчихээр замбад бас хураагдан үлдэхгүй байх тохиолдол байх юм байна. Дээрэс нь буулгаж ирсэн өвгт нь буцаж тэнгэрт аван мордох тохиолдол байх юм байна. За мэдээж замбад үлдэж байгаа тохиолдол бас зөндөө байгаа гэсэн үг. Тэдгээр нь ялах сүнс юу хийж байдаг вэ гэж асуухад юу хийж байх вэ? Сүнс нь ялах байсан бол тэр хэвээрээ л байна. Тэдгээрт ямар ч эрчим хоорондын солилцоо хүмүүн болсон шиг өсөн божилт өрнөхгүй.
Өсөхгүй байгаагийн учир нь ихэн алтан сав хийгээд ихийн эрчмээс хэмлэн авч мөн их хүмүүнээр дамнуулан эрчмийг өөртөө аван хүчийг нь шингээж өсөн боождог болохоос бус биеийг олсноор сүнсний хүч чадал нэмэгдэн өснө гэсэн үг биш юм аа. Сүнсний итгэвчил тэр үедээ зогссон учраас хуруун чинээтэй бий. Эцэг их хоёрын эсвэл дээрээс ирэх эхийн чадварын эрчим тэр бүгдээр сүлэлдэн байж арга болоод сүнсэн бие хоёул өсөн боождог юм аа гэж байна. Ялах сүнсүүдийг өвгдөд өгч дээш мордуулахад ч томрохгүй тэр хിവэрэ байх уу гэхэд тэр хിവэр мордоод тэнгэртээ очиод хувиран өөрчлөгдөн эсвэл задарна. Аль эсвэл яг тэр хിവэр дахин бууж ирнэ гэж байна. Амтны айгаас эрен төрж буй сүнс хилд ороход асуудал байгаа юу гэж асуухад амтны айгаас ирж буй сүнсүүдийг эрхээс нь өмнө бэлдэх ёстой. Шинэ сүнсүүд шиг аваа гаргах уу гэсэн чи үгүй ээ. Тэдний зарим нь одоо тэр шуу тэгж хөдлөнө. Одоо тийм чимээ гаргандаа гих зэргээр амт ойр байдгийг мэдэгдэх буюу амьтдын гоцгой чадварыг өөртөө хэвшүүлсэн зэрэг онцлогоороо ялгагдана гэж байна. Дөрөв бас гарсан те анх удаа өөр гариг дээр одоо төрөх байгаа сүнсийг те тэр гаригт нь тохируулж мэдээллийг одоо нэмж бэлддэг. Тэ яг адилхан амьтны айгаас одоо анх удаа хүн болж төрөх гэж байгаа бол бас л тийм үү хүн болох мэдээллийг буюу үйлдэлийн сүнснүүдийг те илүүтэй бэлтгэх ёстой гэсэн үг юм байна. Тэгэхээр заавал одоо те амьтны айгаас ирсэн гэл хилд орохдоо яхаа амьтад чиг дуурна гэсэн ойлголт биш. Хилд муу орно ч гэсэн үг биш. Яг уу тухайн амьтны айнаас одоо жишээ нь шувуу байсан бол яах нь вэ? Илүү шуутай ойр байх ч юм уу те илүү мэдрэх эсвэл тэр амьтны гоцгой чадвар буюу одоо өмнө нь шувуу байсан хүн бол онгодын яриагаар бол илүү тийм хоолойных нь өнгө те уран гоё байх тохиолдол ихтэй гэж байгаа. Эсвэл одоо яадгийн хулган байсан бол тийм үү мууранд дургу байх жишээний хүн болж төрчөөд яг тэрийг энд хэлсэн байна. Түүнээс биш гинэт амьтны аваа гаргана гэж бол байхгүй гэж байна. Хэрвээ тийм аваа гаргаж байгаа бол уг сүнсийг нь бүрэлдүүлэх явцад булчимгүй үйл өрнөсөн байгаа. Эсвэл бууж ирээд халтлагад өртснийх байж болно гэж байна. Бууж ирээд ихийн хөвлөр одоо орох явцад нь хар талын эрчим сүнснүүд халтах юм бол бас ийм байдал үүсч болно гэж ярьсан байх шиг байна. Амьтны гайс ирж буй сүнсүүд хаа сайгууд төрнөө. Өөрсдийн хэрэгтэй орон зай нутаг оронд мэдлэнэ гэсэн байна. За энэ бол тодорхой тийм. Амьтны айгаас ирсэн гэл нэг л газар бол төрнө гэж бол байхгүй мэдээж ойлгомжтой. Африкчууд аль оршихугаас ирж төрдөг вэ? Тэд яагаад оюун ухаан дорой байдаг юм бэ гэд асуусан байна. Доромж асуулт л явцсан байна. Уг нь ингэж болохгүй л ах. Тэдгээр дотор гариг эрхсийн, нарны, оддын, хөрс шорооны, шин мандлын гэх мэт өөр төрлийн оршихугаас ирсэн сүнсүүд байгаа гэж байна. Тэгэхээр яг тийм оршихугаас ч юм уу тэ одоо энэ хүн бол баг амьтны айгаас ирсэн бол Африк төрнө гэж төрдөг байх магадaltaй гэж бодож асуусан юм шиг байна. Гэхдээ тийм байхгүй. Дэлхийн нийт хүн төрөлхтөн бол зорилго нь нэг байгаа. Айлч гариг ирэхээс одод нарны аймгаас ирж төрөх боломжтой. Ерөөсөө л эрчим энерги тэгээд сүнснийхаа төвшинг ахиулагчилт хүн төрөлхтний гол зорилго нь бол тийм л байдаг. Мөн амьтны айгаас ирж байгаа амьтад ч бий, хүмүүс ч бий. Тэд олон төрлийн үлсийг мэднэ. Өөрсдийн чадвар, оюун ухаан, ухамсар сэрхүүнүүд бас тэр дотор байгаа гэж байна. Хин нэгний ясан цусан үүлийн сүнс болоход ямар шалгуур тавьдаг вэ? Тэр сүнс ямар хүний сүнс болохоо өөрөө сонгох боломж бий юу гэж асуухад хаанаас үүсэлтэй ямар чадвартай сүнс болох, ямар онцлог шидтэй, махан биед буугаад ямар үлсийг дөрвж чадах, хэр хэмээн эрчмийг тосон авч чадах, дэлхийд байхгүй эрчмийг буулган ирэх чадвартай юу? Дэлхийд байхгүй эрчмээр ундаалan оршдог бол яаж тэр сүнс удаан орших вэ? Зэргээс хамааран ямар өвлийн сүнс болсон нь илүү зохилтойг шийдэж болно. Хүсэл зоргоороо би тэр сүнс нь болмоор байна гэж болохгүй шүү дээ. Сүнс махан бие хоёрын нийлэмжээр ямар үлсийг өрнөх, дан сүнсээр ямар үлсийг, эсвэл махан биедээ ямар үлсийг өрнөж чадах чадвар нь маш чухлаа гэж байна. Зоригтой ч юм уу хит бие тоосон гэмээр жоохон хүүхдүүд байдаг. Тэр нь сүнсний өгдөл байдгүй гэсэн чинь сүнсний өгдөлтэй холбоотой байх боломжтой бөгөөд тэр чанарыг нь бүрэн дарах боломж бараг байхгүй гинэ. Одоо төрөлхийн шинж чанар нь бол бүрэн дарах боломжгүй. Яагаад гэвэл өгдөл нэгэнт байгаа учраас зөвхөн хүчийг нь сулруулах үйлэл хийн гэж байна. Хэрхэн сулруулах вэ? Түүний дотор байх зоригийн эсрэгцэл болох эмээх, хувьчих чанарыг өсгөх хэрэгтэй. Мөн уян зөөлөн хандах, өмгөөлөх, санагалзах, инэрх, болгоомжлох гэх мэт чадваруудыг нь аривдуулах хэрэгтэй бөгөөд сүнс нэг бүрээс нь асууж аль орон зайгаас тэдгээр чадварууд нь өгдөлтэй байна. Тэр орон зайн эрчмийг авчран аривдуулна.
Зарим үрс модноос, зарим нь гол мөрнөөс, нөгөө хэсэг нь сарны уснаас, бусад гаригаас, сүлт оддон гэрээс гих мэтэр өөр оршууд ертөнцөөс тэтгэгддэг. Тэгэхээр төрөлхийн тэр нэг сөрөг зан харин шин ч юм уу те онцлогийг нь дарахын тулд эсрэгцэх зүйлийг нь жоохон аривдуулаад өгөх нь байна тийм үү. Шин сүнсийг нийгэмшүүлэхэд тархинд нь эрчмийн заслыг хийх үү? Арга биеийг сурахаас гадна махан биеийг нь хүчжүүлэх ямар нэгэн эрчим туяа байгалийн оршихуй байх уу гэж асуухад байгалийн хийгээд бусад гариг ирсийн оршихуйд бий. Тархины хүрдийг эргүүлэн идэвхжүүлэгч нь зөнхлөн одон гэрүүд байдаг гэж байна. Бэлэг ухааны арга нь хүмүүний оюун сэтгэн бодох, хайрлан инэрх, ойлгон хүлээж авах, танин мэдэх, сурах, яалгах, хэл яриа, сонсгол ямар нэгэн үйл хэргийг зөв чиглүүлэх зэргийг дэмэндэг орон зайгаас бүхий л эрчмүүдийг махан бид авчрах хэрэгтэй. Аргын ухаанаар бол оюуны чадвах гэгдэх, бодох, сэтгэхүйн чадварыг нь дэмнэн хөгжүүлж, энэ арга бэлгийн хоёр аргыг хослуулан шинээр мэдээллийн орон зайг нь үүсгэж байж, энэ үрс нийгэмших болно гэж байна. Огторгууд ер нь хідэн нөх байдаг бэ? Тоогоор нь хэлж өгнө үү гэхэд тэр олон нөхнүүдийг яг тэд байдаг гэд хэлчихвэл болохгүй. Учир нь өдгөө үрс нэг хар нөх, нэг цагаан нөх байдгийг л нийтээрээ зөвшөөрдөг. Олон болчихвол толгоо нэрэгчих юм уу гэсэн чинь тийм ээ. Заримаас нь дурдвал огторгуу доторх нөхнүүдэд багтаах уу, гариг дотор багтаах уу, эсвэл орон зай дотор багтаах уу гэд тогтооход бэрхтээ 800 гаруй оршихуй байна. Яг одоо бол нөх гэдгээр тогтоод байгаа 11762 гэж үздэг. За энэ бол өвгдийн тогтоосноор шүү, онгодуудын тогтоосноор. Бид нар бол зөвхөн одоо нэг цагаан нэг хар гэд хоёрыг л тогтоосон байгаа тийм. Манай дэлхийд энэ нүхнээс олон хүн ирж төрж байгаа юу? Хэрвээ байгаа бол ямар үйл хэрэгтэй ирэх вэ? Цагаан нүхнээс ирсэн сүнс бидний дунд байгаад байдгаа гэж асуухад их баг нүхнээс ирж буй сүнсүүд байгаа нь үнэ. Байсан, байхч болно. Ирэх ч ёстой. Яагад гэвэл цагаан хар том жижиг хэлтгүү бүхий л нүхнүүдээс эзэд ирдэг. Дэлхийн ээж тухайн үед ямар эрчим хэмээн давтамж бүрэлдэлтэй байна вэ гэдгээс хамааран хаанаас илгээх нь тогтоогдно. Тэд ирж байж цагаан хар нүхнүүд хоорондын эрчим хэмээн холбоосыг бүхлэнэ. Инх тунхын үлийг өрнүүлнэ. Хүмүүсийн бид байх нь цөөн. Нүхнүүдийн эзэд амьтдад илүүтэй ирж буудаг гэж байна. Цагаан нүхнээс ирсэн сүнс байлаа гэж бодъё. Хэлхийн цагаан нүхнээс ирсэн хүмүүсийн үр сад байх ёстой юу? Эсвэл хамаагүй юу гэж асуухад энд тэнд хаасайгүй газар нутаг ялгалгүй буулган ирдэг. Тэдний онцлог давуу чанар нь юу байх вэ? Тэр нүхнээс ирсэн байна гэх онцлог шинж бий юу? Хоорондоо их өөр. Зарим нь их өглөгч, инэрэнгүй байхад зарим хар нүхнийх нь тун хорон санаатай. Ихэнх хөх нүхнийх нь зүн хийгээд бодол урдуу ихэнх байх атал зарим хөх нүхнийх нь яхир гэмээр содон байх боломжтой. Дунд бага нүхнүүд юм уу орон зайнуудаас ирж буй үрс нь тийм гих ялгагдах шинжгүй. Дээд хүч ихтэй нүхнүүдээс ирсэн үрсэл маш гойд ялгарах боломжтой. За тэгэхээр нүхнүүд нь дотор бас олон янз байдаг байх нь тий. Нэг цаг үед цагаан нүхнүүдийн үрс хэд байх боломжтой вэ? 216,000 орчим байх боломжтой гинэ. Хар нүхнээс хэд байх вэ? Тэр яхир харамч гээд буй муухай аашнууд хэд байдаг вэ гэсэн чинь хар нүхнүүдээс ялгаагүй сайхан сэтгэлтэй өглөгч инэрэнгүй нэгүүлсэнгүйгээд олон төрлийн үрс ирж байгаа. Дээд тал нь 816,000 орчим байх боломжтой. Нийлээд яхаа нэг сая орчим байгаа юм тий. Эрчим задруул юу үлдэх вэ гэж асуусан чинь за та бүхнээс нэг тоо бодуулъя. Нэг дээр нэгийг нэмээд хэд вэ гэж онгод асуусан байна. Өмнө нь бол нэг дээр нэмэх нэг 2 гэж боддог байлаа. Дараа нь тэгж ботхоо байсан. Жишээ нь нэг тусал усан дээр нэг тусал усыг нэмэхээр 2 тусал гэж ярьдаггүйтэй адил хідэж байж болно гэж бол ойлгодог болсон гэхэд за тэгвэл эрчим туяа засраг бол яг наадахтай чин адилхан. Эрчим задраад эрчмэл болно. Үгүйдэл тоосонцор болно. Бүр цаашаа задлах юм бол мэдээлэл болно. Мэдээлэл нь эргээд тоосонцор эрчим туяа засраг болно. Сүнс задарсаар эрчим болоод эргээд сүнс болдогтой л адил юм аа гэж байна. Тэнгэрийн сүнсний талаар жаахан тайлбар хэлж өгнө үү? Юу хийдэг вэ? Хаана байдаг вэ? Ямар хэлхээ холбоотой вэ? Өвгөттэй ямар харилцаатай байдаг вэ гэж асуусан байна. За энэ бол яг нөгөө монголчуудын дийлэнхтэй яриад байгаа дээд бие шүү. Би чигийн бие. Энэ яагаад дээд бие гэж их хвчлэн яриад байдаг гэхээр нөгөө англи, орос хэлэн дээрээс шууд орчуулад орж ирээд байгаа юм билэ. Англи дээр болохоор higher self гэж байгаа. Орос дээр болохоор vishya гэж байгаа. Энийг яг махчлаад орчуулах юм бол ерөөсөө л дээд бие гэж орчуулагдаж байгаа. Онгодуудын ярианд болохоор дээд
бие гэж ярьж байгаа. Бие махбодын бие шүү. Тэгэхээр дээд биегээс арай өөрөөгөөц дээд бие. Дээд бие гэж нэрлэж гин, дээд сүнс гэж бас нэрлэж гин, Тэнгэрийн сүнс гэж нэрлэж гин. Тэгэхээр энэ дээд бие, дээд сүнс, Тэнгэрийн сүнс гэдэг маань бүгдээрээ нэг ойлголтын тухай ярьж байгаа гэсэн үг. За энэ ойлголтыг одоо энэ чи асуусан байна те. Юу хийдгийм бэ? Хаана байдیں? Ямар одоо бид нартай ямар хэллэгийн холбоотой? Тэгээд бидний өвөг дээдс онгод тэнгэртэй одоо ямар холбоотой байдیں бэ гэж асуухад Тэнгэрийн сүнс буюу дээд бие бол доош бууж ирдэггүй. Тэнгэртэй байдаг бөгөөд бууж ирдэггүй учир бол уг ганц сүнсээс салаасан сүнсүүд хідэж хуваагдан хүмүүн биед буусан байж болдогт байгаа юм аа гэж байна. Тэгэхээр яах нь нэг дээд биеэс буюу тэр Тэнгэрийн сүнснээс хэдэн ч хүн ч юм уу, амьтан ч юм уу те ингээд салбарлсан байх боломжтой. Зөвхөн дэлхий дээр ч биш яах нь өөр гаригууд дээр ч юм уу ингээд нэг дээд би Тэнгэрийн сүнснээс олон салбарлсан одоо төсөөлөх юм бол яах нь одоо нэг удирдлагатай одоо тэр дээд би гэдэг сүнсэн доороо юм олон юм уцсан хүүхэлтэй тэг хідэн ч уцсан хүүхэлтэйг ингэж удирдах ажиллаж байгаа юм шиг тэгж төсөөлөгдөд байгаа. Бид нар бол ерөөсөө тэр дээд би гэдэг сүнсийн нэг уцсан хүүхэлтэй. Надаас гадна нэг дээд бид хариалгсан олон тэг уцсан хүүхэлтэй байж болохоор юм шиг тийм төсөөл буугаад байгаа яг энэ хэсгээс. Тэдгээр салсан сүнсүүдийн эрчим мэдээллийг нэгтгээд тэр хүмүүний дараагийн сүнсийг идэвхжүүлэх үү? Үгүй юу гэдгийг дээд би шийдэн өөрөөсөө хуваасан сүнсүүдийн үйл хэргийг залан чиглүүлж удирдан байна. Мөн дэлхий дээр хүмүүн биеэр хураасан сүнсний мэдээллийн санг бүрдүүлэн оршдог. Зарим өрст гинэтхэн би ийм чадвартай болчихлоо. Ийм зүйлийг хийж чаддаг билүү гэд хийснийхаа дараа гайхдаг шүү дээ. Тэр бүхнийг дээд би хариуцсан тогтоож байдаг юм аа гэж байна. Тэнгэрийн сүнс бүр өөрийн гэсэн өргөө оршихуйтай байдаг. Хүмүүсийн сүнс хаанаас бүрдэн үүссэн байна? Тэр л оршихуйд өвсөө дүүргэн гэж байна. Энэ дугаарыг ихэнд яригдсан те. Индианчуудын болоод монголчуудын сүнсийг хөх оршихуудад бол одоо бэлтгэдэг буюу хөх оршихуудад хамаардаг гэж байгаа. Тэгэхээр монголчуудын тэр тэнгэрт байх сүнс буюу тэр дээд бие нь яг нь бас энэ хөх оршихуудад байдаг гэж ойлгогдохоор байна энэ хэсгийг уншихаар. За тэгвэл бидний өвөг дээдстэй онгодтой ямар байдлаар харьцдаг гэхээр өвгдийн үйл хэрэгт дэм үзүүлэн буюу тусдалтай үзүүлэх нь тийм үү? Хилцэлт үйлсийг дүүргэн сүнсүүдийн үйлийг хэрхэн хийлгэх, айл сүнсээр төвийг бариулан итгэх хүч чадлыг нь дэлгэрүүлэх, хаана ямар зүйлийг сургах, айл үрийг айл үртэй холбон нийлүүлэх гэх мэт бүхий л үсийг хариуцсан байна гэж байна. Тэгэхээр яг хамтарч ажилладаг байх нь. Хүмүүс дээд биетэйгээ сүнсний бат бөх холбоос орших ёстой биздэ гэсэн чинь тийм ээ. Гэвтэл заримдаа дээд биеэс нь салахчих тохиолдол байх шиг байна. Мөн үү гэсэн чинь тийм юм байх боломжгүй. Салчхвал замбад буй бие, тэнгэрт буй бие хоорондын холбоос үгүй болж удирдлаггүй сүнс оршино гэсэн үг болчихно. Хүмүүний сүнс нь удирдлаггүйгээр орших боломжгүй учраас тэнгэрт буй сүнсээс хэрхэвч салдаггүй буюу нөгөө дээд биеэсээ бидний сүнс хизээж салахгүй юм байна. Ямагт холбоотой байдгаа. Харин холбоос нь суларч болдог гэж байна. Түүнээс биш холбоосгүй болно гэсэн ойлголт байхгүй гэж байна. Хүн дээд биеэ сонсохгүй байх тохиолдол байх уу гэсэн чинь байна гэж байна. Тэгээ зарим хүмүүс нөгөө тэнгэртэй хаягдана гэдгийг нь дээд биеэсээ салчна гэж ойлгох тохиолдол байт юм шиг байна. Тэгэхээр тэгж дээд биеэс бол холбоо бол тасрахгүй юм байна. Тэнгэртэй хаягдана гэдэг ойлголт миний бол ойлгосноор тэгээ харсан даасан тэнгэр тэг биднийг ивэж явдаг өвдөөцтэй хаягдахыг хэлээд байгаа гэж бэл ойлгосон. Дээд биетэйг бол байнгын холбоотой л байдаг юм байна. Тэнгэрийн өргөнд байгаа үүлийн сүнснүүд хамтаар нэг дор байх уу, тус тустай үйл хийгээд шогшиж байх уу гэж асуусан байна. Тэр хүний үүлийн сүнс гэдэг маань нөгөө мэдээлэл гэж ааш тээ. Тэгэхээр байнга байх албагүй. Хүн ингээд байнга унтаад байдаггүй те, байнга дуулаад байдаггүй шүү дээ. Тэгэхээр орж ирэх боломжтой. Бас жишээ нь хүүхэд гидсэндээ байхдаа яаж шимтгийлэл авах вэ? Тэр мэдээллийг тухайн үед гидсэнд байх үед нь урагт мэдээлэл өгчөөд тэгээд хүүхэд төрөхөд тэр мэдээлэл буюу тэр үеийн сүнс нь байнга байгаад ах шаардлагагүй. Өөр нэг их яг хүүхэд тэгээд ургаа ингээ бүрэлдүүлэх үед тэр мэдээлэл тийш очно гэсэн үг. Тэгэхээр энэ үүлийн сүнснүүд нь бол яах нь байнга ингэж нэг дор нэг хүн дээр байх шаардлагагүй байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр талаас нь асуусан байна те. Тэр үүлийн сүнснүүд нь Тэнгэрийн өргөөндөө хамтаараа ингэ байж явах юм уу? Тус тустай үйл хийгээ шогшоож байх юм уу гэж асуусан чинь итгэвчүүлээгүй байх үед үүлийн сүнсүүд дээд биетэй нэгдэн нэг цул бие болон оршиж байгаад
Замбут буй хүмүүнд шинээр сүнс буух ёстой боллоо гэхэд салж хуваагдаад буудагаа гэж байна. Дээд сүнсүүд хуваагдан өөр орших уу, орон зайд орших боломжтой юу гэж асуусан чинь боломжтой. Цул байж байгаа тэр сүнсний өөр биед буун ирж болно. Өөр гариг эрхсүүдэд эсвэл хоорондоо бас солигдож болно. Хураагдаад дээд бие дээр дахин хурцч болно. Дээд биеэс салбарлсан олон сүнснүүд яхна өөр гаригуудаарч байж болно. Тэнгүүтээ хоорондоо солигдчих болно. Хураагдаад ийшээ дээд бие рүү явчих болно. Энэ хэсгийг сайн санаж байгаарай за манайхаа. Дээд биеэс салбарлсан олон сүнснүүд яхна өөр гариг дээр байж болно. Нэг цулаараа байжгаад өөр биед бууж болно. Хоорондоо ч солигдож болно. Хураагдаад ийшээ ч явж болно гэсэн байна тийм үү? Тэгэхээр подкастын маань эхний сизон дуусгаж байгаа гэж байгаа тийм эхний улирал одоо агуулгын дугаарууд маань дуусгаж байгаа. Тэгээ шинэ улирал дээр болохоор би book cover гэдэг юмыг хийх гэж байгаа. За энийг яг би өөрөө санаачлаад хийж байгаа энэ ямар утгатай вэ гэхээр одоо нэг дууны cover гэдэг чинь тийм өөр хүмүүсийн одоо нэг зохиосон дууг өөрийн мэдрэмжээрээ өөрийн хэм маягаараа өөрчлөөд дуулахыг одоо coverлж дуулах гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр би болохоор энэ номнууд дээр байгаа агуулгуудыг өөрийнхоороо зохиомжлоод та бүхэнд хүргэх юм байгаа. Баг зэрэг тийм уран сайхны зохиомжинд орно. Тэгэхээр тэр дугаар дээр саяны ярьсан хэсгээс би сэтгэлж зохиомжоо хийх гэж байгаа шүү. Тэгэхээр яг тэр дугаараа эхлэхэд та нар ойлгох байх book cover-ыг эхлэхэд миний юу яриад байсныг. За тэгээд өнөөдрийн агуулгыг бол ингээд өндөрлөе. Өндөрлөхөөс өмнө энэ дээд биеэс салбарлсан сүнснүүд гэдэг дээр надад нэг ийм юм төрсөн, бодол төрсөн. Хүмүүсийн нөгөө асуугаад идэг те бусад нөгөө баруунаас орж ирсэн те англиар болохоор twin flame гэж байгаа. Тэгээ тэрийг яг шууд махчлаад орчуулах юм бол ихэр дүл гэд монголоор орчуулад байгаа юм байлээ. Мэдхгүй хүмүүс сонсоогүй хүмүүс маань судлаад үзээрэй. Нэг тийм сүнсний ихрийгээл олох тийм тухай яриад байгаа гэж би ойлгосон. Тэгэнгүүт тэрийг ямар утга учиртай юм бэ гэж надаас хүн асуусан байсан. Энэ номнууд дээр бол яг тийм тайлбар бол байхгүй. Ихэр дүл гэдэг үг шууд орчуулсан учраас байхгүй байгаа байх. Монгол агуулга нь бол би яг энэ дээд бие дээр гарч ирж гин гэж бол ойлгож байна. Нэг юм угшилтай, нэг юм удирдлагатай сүнстэй хүмүүс байх нь шүү дээ, тий. Нэг юм дээд биетэй хүмүүс бие бинийгээ хайж олох тухай тэр яригдаад байгаа гэж ойлгоод байгаа юм. Ингэж олохороо одоо яах юм? Яг нэг дээд биетэй учраас төстэй тал ч юм уу тий байх боломжтой юм шиг байгаа юм. Гэхдээ бие бинийгээ хайж оллоо гэхэд сүнс болгон хүн болгон өөрийн гэсэн нөгөө сүнсний зорилготой тий тэр дээд биеийг зохицуулаад ингээд энэ хүн ийм онцлогтой ийм хийх ёстой гэд ингээд сүнсний даалгавар энэ өгөө дээрээс нэг удирдаад чиглүүлээд байдаг байх нь шүү дээ. Тийм байж тал заавал тэд нар ингээд хоорондоо уулзах тийм өндөр ач холбогдолтой байдаг үгүйг нь би өстой мэдэхгүй байна. Миний л бодлоор шүү дээ энэ дээд биеэсээ салбарлсан сүнстэй хүмүүс хоорондоо учрах юм бол яах нь ихэр дүл болох нь тийм сүнсний ихэр гэх юм уу да гэдгийг энэ twin flame гэдгээр яриад байгаа байх гэж л надад санаа бодол төрсөн. Та бүхэн бас бодлоо хуваалцаарай. Энэ бол зөвхөн миний бодол байлаа. За тэгээд дараагийн дугаар бол маш чухал дугаар. Энэ подкастыг явуулсны гол утга учируудын нэг сүүлийн үед манай подкастын нөгөө хүмүүст санал болгох тэр юу нэлээд буурсан юм шиг харагдаж байна. Тэгээд та бүхэн манай нөгөө 20,000 саб хүрэхээрээ хэлэх гээд байдаг нөгөө чухал дугаар чинь ирж байгаа учраас та бүхэн өөрийнхөө сүнсний даалгаврыг хүн болж төрснийхаа утга учирыг ерөн хүн төрлөختөн яах гэж дэлхий дээр төрсөн төрөд байдгийн яагаад Марс дээр ч юм уу ангараг дээр ч юм уу төрөхгүй одоо ийм бодит биетэй биш заавал дэлхий дээр яагаад ингэж төрж байгаа юм гэх энэ агуулгуудыг одоо сонирхдаг хариулт авахыг хүсдэг ойр тойронд байгаа тийм хүмүүс байдаг бол сайн шеэрлээд өгөөрэй. Даалт ертөнцийг сонирхдаг ерөн бүх хүнд хэрэгтэй тэр одоо бүх зүйлийн зангилаа болсон гол дугаар байгаа шүү. 9-р дугаар маань. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.